За энэ бол яг хөө бид нараа Монгол улсын янз бүрийн газар гадаад зөвлөгийн эрхээ нэж тэрийг хэрэгжилж чадахгүй байгаатай л холбоотой асуудал гэж ойлгоод байгаа. Тэгээд аль хэдийн сойрхон баталсан тэгээд зардал гарч яадаг. Тэгэхээр энэ төслүүдийн нийт ашиглагдаагүй үлдэгдэл нь 13.8 ихт 80 төгрөг гэдэг. Үүнээс 38% 5.3 ихт 80-ийн газрын тас болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт гэсэн байна. Тэгэхээр энэ 5.8 ихт 80 төгрөгийн саналын 22% болж байна гэдэг. Тэгэхээр 10 жилээр сунжрах эрсдлийг хэн хариуцах вэ гэж. Жишээ нь 26 оны түвшинд жил дунджаар 1.2 их 80 төгрөгөөр бол энэ зөвхөн энэ хоёр төслийг ашиглалтанд оруулахад 10 гаруй жилийн хугацаа шаардлагадах эрсдэлтэй гэж. Засгийн газар энэ үлийгээ батлуулаагүй нөхцөлд үүнээс үүдэх нэмэлт төрдөг ханшийн эрсдэл зээлийн үйлчилгээний төлбөрийн өсөлтийг төгрөгөөр тооцсон уу? Улсын их хурлд энийг ил тавих уу? Хоёрд нь энэ бол төсвийн сахилах батыг сулруулах уу эсвэл төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх үү гэж. Гадаад зээлийнхаа ашиглалтын зардлаар нэмэгдэж болохоор тэр хуулийнхаа 2-1 заасан байгаад байгаа. Тэгээ эн чинь өөрөө шинэ төсөл нэмхийг хориглосон заалт байгаа ч гэсэн гүйцэтгэлийн тайлан энэ одоо гүнлэнгийн аудитын шаардлагын асуудлуудаараа ямар байх юм бэ гэдгийг асууж. За зөвхөн хоёр төслөл гэж. Тэгэхээр энэ хоёр төсөл шинэ төсөл нэмхийг хориглохоор тусгаад оруулаад ирсэн. Гэтэ энэ чинь нэг улс төрийн практикта бид нар нэг удаагийн тусгай зохицуулт нь дараа нь олон төслийн жишг болоо явждаг. Өмнө ч гэсэн бас тэгжсэн асуудал. Тэгэхээр энэ төсвийн зараас гадуур арахгүй байх тэр институцийн хамгаалалт нь яаж хийгдэж байгаа вэ? Шинэ төсөл нэмж тусахгүй гэсэн хоригоо зөрчсөн тохиолдолд ямар эргэцэн үр дагавар үүсэх? За газрын төсний үйлдвэр ашиглалтанд орохгүй байх бодит төртг нь хэд байх юм те? Нийтдээ одоо бид нар чинь 21-с 25 онд 6.2 тэрбум доллар гадагшин зарцуулсан. 24 онд 2.5 сая тонн бүтээгдэхүүн импортлоод 1.9 бараг 2 тэрбум доллар зарцуулчихсан. Үйлдвэр ажиллах юм бол 1 тэрбум долларын борлуулалтын орлого олох боломжтой гэдэг чинь гадагш нь 1 тэрбум доллар явуулахгүй л гэсэн. Хэрвээ энэ үйлдвэр чинь ашиглалтанд орохгүй 1 жил болгоноор хойшлоод байвал бид нэр энэ гадагшаа алдах валютынхаа урсгалыг яаж тооцсон юм? Төлбөрийнхөө тэнцэл болгон дээр тооцсон юм уу гэдэг асуудал. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц чинь ганцхан эрчим хүчний төсөл биш. Бас баруун бүсийн дээр улс төр эдийн засгийн тэнцвэрийн асуудлыг илэрхийлнэ гэж би өвдөө ойлгоод байна. Тэр тэнцвэрийн асуудлыг бид нар яаж боломжоо эрчим хүчнийхээ бүсийн хөгжлийнхаа тэнцвэрийг яаж хангаж байна гэдэг дээр анхаарч бодсон зүйл байгаа юм. Улсын төсөвтөө бас дарамтгүй гэдэг ингээд дүгнчихсэн байгаа. Тэгэхээр энэ үнэхээр ашиглалтыг нэмэгдүүлэх нь тийм улсын төсөв дарамтгүй гэж байгаа бол тэр өрийн үйлчлэгээ ханшийн эрсдэл ирээдүйн төсвийн төлбөрийн хуваар дээр яаж тооцоогоо игээд улсын төсөвт дарамтгүй гэж ингэж дүгнэлт хийж оруулж ирж байгаа юм бэ. Ил тод байдлын хувьд бол харьцангуй тийм ерөнхийгээр тавьчихсан. Ил тод байдлыг бид нар энэ гүйцэтгэл улсын их хурл дээр ер нь ил тод байснаас болж өмнөх орж ирсэн хуулийн төсөл нь унсан шүү дээ. Хяналтгүй байна, хулгай явж байна, илүү дутуу ардлага байна. За сангийн сайд Мэнцэг хариулъя. За Батбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр бидний ашиглаагүй байгаа нийт авсан зээлийн ашиглаагүй байгаа дүн чинь 13.8 их 80 байна. За энээсээ 5.2 нь зөвхөн энэ хоёр төсөл байгаа. За энэ хоёр төслийг бид нар хугацаанд нь оруулах таны яриад байгаа нөгөө төсөв бүртгэх нэмэгдэх эрсдэл оруулахгүй тулд хугацаанд нь буюу төлөвлөсөн санхүүжилтийн цаг тухайд нь өгөхийн тулд энэ хуулийн зохицуултыг хийж өгч байгаа. За ил тод байдлыг бид нар засгийн газрын хуулийн хэрэгжилтийн талаарх тайлан энэ төслийнхаа хэрэгжилтийн талаарх тайланг улсын хурлд одоо төсвийн гүйцэтгэлийн хамт хөрвүүлж ийе. За мөн төслийн хэрэгжил санхүүжилт гадаад зээлийн ажилттай холбоотой мэдээллийг хууль тогтоомж заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэдэг ингээд энэ хуулийн төсөл дээр оруулаад өгсөн байна. За энэ хоёр төсөл маань
хэрвээ энэ хууль батлагдахгүй бол 26-аас 31 онд зөвхөн хөрөнгө баталгаажуулсны төлбөрт бид нэр 202 орчим тэрбум төгрөгийг төлнө гэсэн юм тооцоо гарч байгаа. Ашиглаж чадахгүй зээлийнхээ хөвөр. Төсүүд бол тэр төрлийн дарамт ирэхгүй зардал нь төсвийн хязгаараас гарлаа. Үлдэж байгаа тэр энэ жилийн батлагдсан гадаад зээл ашиглалтын 1.2-аас ч үлдэж байгаа бид нар 72 зээл төслөө цааш нь санхүүжүүлээд явчихна. За хуулийн төсөлтөд нэмж хариулах зүйлийн ажлын хэсэг дээрээс нэмээд хариулаад өгч. За 18 цаг 18 минут болж байна. Тэгээд чуулганы хуралдаанд дэгийн тухай хуулийн 6-2 заасны дагуу хуралдааны асуудал хэлж дуусаагүй бол цаг сунгана гэсэн байгаа. Өнөөдөр дуусчихна ярих тийм үү? Тэг маргааш бас олон асуудал байгаа. Татварын олон хуулиуд. За тэгвэл цагаа сунгаж. Өнөөдөр хэлцэх асуудлаа дуустал цагаа сунгалаа. За одоо Хасуурын гавь гэх асуултаа асууя. Батбаатар гişүн тодруулах. Ажлын хэсгээс 4-р микрофон. Сангийн Батбаатар гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. За хуулийн төслийн хувьд бол яг үндсэн гол зохицуулт бол яг улсын хурлс хоёрхан баталсан олон улсын гэрээтэй төслүүдийг зөвхөн гүйцэтгэлээр нь бүрэн санхүүжүүлэх боломжийг олгож байгаа. Бусад одоо бүртгэл үрийн бүртгэлтэй бүртгэх, нэгтгэн бодлого бүртгэл за тухайн жилд бид нар төсвийн тухай хуулийн цаглбарт зааснаар бол 6 сард гүйцэтгэлийн тайлангаа өргөн барьдаг. За энэ дээр бас яг энэ хуулиар хэрхэн гүйцэтгэл гарсан, ямар зарлууд гарсан тайланг бол нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайландаа хамт өргөн барихаар хуульчилсан байна. Нөгөө талдаа гадаад зээлийн санхүүжилт бол өөрөө их үүсвэртэй зардал учраас буюу одоо төсвийн орлогоор бид нар энэ төслүүдийг санхүүжүүлдэг учраас төсөвдөр бол дарамт үүсэхгүй. Бид нар бий болгоцсон байгаа их үүсвэрүүдээ л яг ашиглах тухай асуудал байгаа. Нэмж мэдээлэл өгөхөд. За Батбаатар гişүн тодруулъя. За ганц нэг асуулт үлдчихлээ. Дараа нь яралтай бичгээр өгчвөл бас сайн байхаа гэж ингэж бодож байна. Дээрээс нь энэ бид нар ч зээл санхүүжилт ингээд хэрэглэхээр гэрээ хичээд байдаг. Монгол улс өөрөө 24 онд дундаас дээгүүр орлоготой улс орны тоонд шилжээд орчихсон. Тэгэхээр нэг өнгөртөө болон өнгөлтөө их усүр хумигдаж эхэлж байна гэдэг асуудал үүсэж байна. Хэрвээ энэ их усүрээ ашиглахгүй байгаад байвал энэ зүйлдээ нөлөөлөл нь яаж гардаг юм бэ? Энэ талаараа бас засгийн газар улсын их хурлд нэлээд тооцоог нь гаргаж өгөхгүй бол өмнөх хуулийн төслөө хилцэхгүй унсан тухай асуудлыг дөнгөж сая би хүндэд оргисон. Гэхдээ бид нар ингээд энэ хуулийг дэмжиж байгаа агуулгаар асуулт асууж байгаагаас гадна хяналттай байх тухай асуудлууд их чухал. Зүгээр дэмжинэ гэдэг чинь засгийн газарт нэг юм хоосон чек дурын тоогоо бичээрэй гэдэг өгж байгаа хэрэг биш шүү дээ. Та бүхэн тэр хяналтын нөхцөлтөөр дэмжих ёстой гэдэг зүйлүүдээ үг гэлчлээ тийм ээ. За Минцхан сайд хариулъя. За Батбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр нэг хөнгөлтөө болон хөнгөлтэй зээл хомигдож байна, их усүр хомигдож байна гэж байна. Цаашдаа бид нар шинээр авах зээлүүд маань тэгэл энэ арилжааны зээлийн хувьгаар л явчихна. Зохицол одоо манай тавьж байгаа арилжааны хүүгээ ямар нөхцлөөр тавьдах нь за нэгэнт одоо нэг хөнгөлтөө болон хөнгөлтэй зээл маань дундаас дэш орлоготой орон болсон учраас манад энэ нөхцөл байдал нь хумигдана гэдэгтээ бол санал нэг байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа хөгжлийн банк болон хөгжлийн банкныхаа хууль эрх зүйн орчныг сайжруулаад засаглалын сайжруулах зарчмаар төсөв дарамтахгүйгээр хөгжлийн банкаараа явуулах тэр эрх зүйн боломжийг бүрдүүлэх чиглэлд нь бид нар техник туслалцаа аваад ажиллаж байгаа.